За 7 хоногийн мэдээ маань зочны ялцлагаар үргэлжилж байна. Энэ удаагийн зочны ярианд Нью Жерси мужаас Дэмсангийн дэд ерөнхийлөгч кино продюсер Гана Херцог оролцож байна. Урилга хүлээн авч оролцож байгаа Ганада маш их баярлалаа. За хоёулаа ярилцлага ерөнхийдөө танилцуулгаар эхэлье. Өөрийн тухай, Дэмсангийн тухай манай үзэгчдэд зориулаад товчхон танилцуулга хийх үү. Сайн байна уу? Юуны өмнө төгөлдөр телевизийг үзэж байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Гана гэдэг. Би телевизийн сурталчилгаа болон киноны продюсер хийдэг. Ихэнхдээ камерын арт байдаг учраас камерын өмнө жоохон ичимхий. Би одоогоор In the Wee Hours гэдэг баруун болон зүүн эрэгт оффиста компанид ажилладаг 10 гаруй жил ажиллаж байна. Манай үүсгэн байгуулагч Жавцан Долмын эхлүүлсэн Дэм Дэмэндэ гэдэг Facebook групп эхлэлтэй Дэмсан нь 2023 оны 7 сарын 7-нд 7 хүний гишүүнтэйгээр анх үүсгэн байгуулагдсан. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэдэг шиг Дэм Дэмэндэ мэддэг чаддаг бүхнээ хоорондоо хуваалцаж нэг нэгнээ дэмжин хамтдаа дээшлэх хүсэл зорилготой манай байгууллага сүүлийн 2 жил гаруй үйл ажиллагаагаа Монгол community-д явуулж байгаа. Маш таатай байна. Дэмсангийн хувьд төрийн бас байгууллага байна, тийм ээ? Тий, Дэмсан төрийн бас байгууллага. Танай байгууллага гишүүдтэй үйлчилдэг үү, нийгэмдээ үйлчилдэг үү? За анх ихснээс хойш ерөнхийдөө олонний анхаарлыг татсан өргөн цар хүрээтэй ямар үйл ажиллагаа зохион байгуул? Манай Дэм санан нийгэмдээ үйлчилдэг. Дамдамаа манай Монгол community-с Монгол жижиг болон дунд бизнес үйлдвэрлэл эсвэл бизнес эрхлэж байгаа хувь хүн албан байгууллагуудад бид нар үйлчилдэг. Манай Дэмсан одоогоор 2 жил болж байгаа боловч энэ хугацаанд чамгүй олон хэмжээний арга хэмжээг цахимаар болон бичлэн явуулсан. Энэний нэгийг онцлон хэлэхэд 2024 оны 2 сард Конгресси Реборнортны алтан танхимд зохион байгуулсан анхны Монгол цагаан сарын арга хэмжээ байгаа. Энэ арга хэмжээн дээр National Ace буюу Аз болон номхон талаа Америкчүүдийн худалдааны аж үйлдвэрийн танхимтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ гарын үсэг зурснараа бид нар чааш хамтран ажиллах үүд хаалга маань нэгдсэн юм аа. За танай байгууллагын хэмжээгээр сони юу байна? Үйл ажиллагааны хувьд ойрын хугацаанд ямар олонний анхаарлыг татсан сонирхолтой үйл явдал төлөвлөж байна? Энэ тухайгаа ярих уу? За тэгээ манайх одоогоор National Ace-тэй хамтарч 6 сард 2 үйл ажиллагаа явагдаж байгаа. Нэг нь Монгол зөвхөн Монгол бизнесүүдэд зориулсан тэдний хөгжил, маркетинг яаж улсаас буцалтгүй тусламж олох, эсвэл зээл яаж олох, бизнесээ яаж хөгжүүлж, өргөжүүлэх тэр талаар монголчуудад зориулаад 6 сарын 11-ээс 3-7 хоног Zoom-ээр хичээл зааж програм явуулж байгаа. Бас 2 дахь нь болонгод Ryzen компанитай хамтарч бизнесийн хөтөлбөр явуулж байгаа. Энэ бол маш чухал мэдээлэл байна шүү дээ. Миний ойлголтоор жижиг дунд бизнесүүд төрийн сангаас магадгүй холбооны тэтгэлгээр хэрхэн үйл ажиллагаа явуулах вэ гэсэн мэдээлэл өгөх юм байна, тийм үү? Тийм. Хэрхэн Америкийн зах зээл жижиг дунд бизнесээ өргөжүүлж том болох уу? Яаж Америкийн засгийн газраас болон танаа өөрийн чинь тэр county хотоос тусламж үзүүлж болох тэр бүх төрлийн боломжуудыг бид нар энэ National Ace-ийн тайлбарлал зааж өгнө. Арга хэмжээ монгол хэл дээр явах уу, англиар явах уу? Арга хэмжээ минь англи хэл дээр явагдана. Гэхдээ бид нар монгол хэл дээр орчуулга хийх гэж байгаа. Яг энэ програмд оролцож байгаа ментор, хичээлийн зааж байгаа энэ лидер хүмүүс маань бүгдөө Америк хүмүүс байгаа. Тийм учраас хэл дээр англи хэл дээр байгаа. Бас ганцхан монгол биш өөр орны хүмүүс
бид нарын энэ програм дээр бас sign up хийсэн байл. Тэгэхээр бүх хүмүүстэй зориулаад англи хэл дээр монгол хэлээр орчуулгаар явагдана. Hi everyone, I'm Emily Theater from National ACE, and this summer we are launching the Entrepreneur Summer Series. We hope you can join us this June. It's designed for small business owners or early stage entrepreneurs to learn how you can grow your business or just start it in general. We hope you can join us for Wednesdays in June. За арга хэмжээнд оролцъё сонирхож байгаа хүмүүс яаж бүртгүүлэх вэ? Мэдээлэл хаанаас авах вэ? Good question. Мэдээллийг доор байгаа линкээр та нар ороо sign up хийж болно. Эсвэл QR кодыг уншуулад линкээ авч болно. Бас манай Facebook-ийн DEM Foundation-ны Facebook-ийн пэйжээс мэдээлэл авч болно. За маш сонирхолтой мэдээлэл байна. Энэхүү сургалтын семинар төлбөртэй юу? Ямар хүмүүс оролцох хэрэгтэй вэ? Тодорхой шаардлага тавих уу? Манай хоёр програм нь хоёулаа үн төлбөр байхгүй. Тэгээд хинч оролцож болно. Жижиг болон дунд бизнес эрхлэгчид эсвэл хувь хүн компани бизнесээ эрхлэх гээд эсвэл явандаа Америкт бизнес эрхлэе гэж бодож байгаа хувь хүн оролцож болно. Өнөөдрийн дугаарт цаг заваар оролцсон Канадад маш их баярлалаа. За баярлалаа. Намайг нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд маш их баярлалаа. Өөрийн чинь ажил хөдөлмөрт амжилт хүсье. За маш их баярлалаа. Дэм сангийн нийт бүрэлдэхүүн та бүхэнд мөн цаашдын бизнесийн болон олон нийтийн ажилд нь өндөр амжилтыг хүсэмгэрье. Баярлалаа. Бэмгаргийн 7 хоногийн мэдээ ийхүү өндөрлж байна. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн мэдээгээр утгагүй болзъя.